Түмнийг өөмөнд самуунд ийм үйлдэл гарна ч нэ би бас сонсонгүй. Бүрэнхий сайдыг энийг ч нэр төвшүүлэхгүй. Төрдөө орчуулмаар юм. Төшөв рүү орчуулмаар болсоо байдаг ш. Бид нар хамтдаа ядах ёстой болохоос биш. Бид нар хамтдаа ядах ёсгүй. Тэрс үтэхэд би билээ. Зорим дөрвийн үзэгчтэй энэ телевизтэй хамт та бүхэндээ баярлалаа. 5-ын тоо нэвтрүүлгийн шинэ 7 хоногийн дугаар яг одоо та бүхэнд хүрэхэд бэлэн болсон байна. За бид бүхэн студид ярилцахаар за энэ 7 хоног өнгөрсөн 7 хоногийн одоо яг улс төр нийгмийн хамгийн анхаарал татсан асуудлуудын нэг болох одоо энэ төгрөг нууртай холбоотой асуудлаар ярихаар яг энэ ордыг анх эзэмсэж байсан Дүгэрж авгаан охин боловсрон гуйг ураад байгаа. За танд орой мэд. Орой мэд. За сайхан аварч байна уу та? Сайхан аварч байна. Та нарын ажил сайн уу? За тавлаг сайхан. За таны ажил сайн уу? Ажил сайн. За сүүлийн үед болоод байгаа энэ нэг нэлээд анхаарал руу ороод ирлээ. Энэ асуудлууд дээр та бас өчигдөр мэдээлэл хийлээ. Ер нь яг агуулга нь хаана хизээ эхлээд нөхцөл байдал нь ямар байдлаар үргэлжлээд дээрэс нь одоо бас та ямар хөө байр суурьтай энэ асуудалд хандж байна вэ гэдэг нэг юм агуулга ярих гэсэн ярилцлагын хүсэл тавьсан. Тэгээ урилга хүлээж авсанд баярлалаа. Бас урьж оролцуулж байгаад баярлалаа та нарт. За хоёулаа локк дараалтаа явъя гэж бодож байна. За хамгийн эхлээд би танаас асууя гэж бодож байна. Танаа аав буюу одоо Дүгэрж авгаа яг энэ төрг нуурын орд гэдэг энэ орд газартаа яг хизээнээс холбогдож эхэлсэн юм. Лиценз нь яг хизээ энэ хүн рүү шилжсэн бэ гэдгээс хоёул яриагаа эхлэе гэж бодож байна. За төгөрг нуурын ордыг бол хамгийн анх би энд нэлээд бас хэдэн баримтууд авчихлаа л те. Манай аавыг төгөрг нуурын орд бол тэгш сайхан гэдэг шилхаагийн тэгш сайхан гэж хүний одоо яг лиценз эзэмшил дээр 100% байсан мөлий. Тэгээд 2005 онд манай аав тандаад Дүгэрж аваач ингээд энэ төгөрг нуурын орд дээр хэдүүлээ утаагүй түвшний үйлдвэр барья те. Монгол улсыг утаагүй болгоё. Энд оролцооч гэдэг тэгсэн. Тэгээ манай аав би одоо ганцаар ингээ оролцоод яах юм гэхээр энэ 100% лиценз минийх байна. 20% чамд өгье. Чи энэ дээр бид нарт одоо тэр нүүрсийг одоо мэдээ шатаагаад тийм ээ. Хүрэн нүүрсийг одоо тэндээс утаагүй түвш гаргах тэр патентыг хийгээд ерөнхийдөө энд ингэж ажиллаж өгөөч, гүйцэтгэх захирал болж өгөөч. Энэ төслийг хамтдаа хэрэгжүүлэе гэж аавд санал тавиад ерөнхийдөө бол 20%-ийг бол манай аавын толгойг үнэлж 20% нүгий гэсэн. Одоо өчигдөр бол би нөгөө мэдээлэл гаргаад энд гаргасны дараа наавч яаж 20%-ийг олж авсан те бас л нэг ловерчин битэр ингэсэн. Энд бол яг манай аавын тархитлогоо үнэлээд одоо энднэр бол гэрээ хийсэн байдгийн. Одоо энэ тэгш сайхан гэж хүн. Тэгээ тэгш сайхан гэж хүн гэрээ хийхдээ аавд 20%-ийг өөртөө 20%-ийг тэгээд 60% дээр нь хөрөнгө оруулалт татъя гэд. Мэдээж нэгэнд нь лицензтэй, нэгэнд нь толгоонд нь одоо мэдлэгтэй. Тэгээд тэр хоёр өөрсдөө 20% гэд үнэлчихсэн. 60% дээр одоо ингээд хөрөнгө оруулалт таах гад тийм ээ. Одоо тэгүн гут тэн дээр л одоо тэр Камикс компани гарч ирсэн болоо да. Тэгээд энэ компани ингэж үргэлжлээд яваад бид нөр 2008 онд утаагүй түвшний үйлдвэр байгуулад тэгээд та нар санаж байгаа бол тэр үед Ноёмбики гэдэг утаагүй түвш гаргаад тэгээд бид нар нийслэлээс манай одоо аавын компанийн тийм ээ Төгөрг нуурын энержи хувьцаат компанийн бол нийслэлд тэр тендерт оролцоод одоо тухайн үед нэг тэрбум орчим төгрөгийн төслийг хүртэл шалгаруулад утаагүй түвшний туршилтын үйлдвэрийг одоо Төв аймгийн Баян сумд одоо байгуулчихсан. Яг нь зорилго бол ер нь бид нар 8 онд байгуулсан гэдэг чинь 12 он гэхэд Улаанбаатар хотыг утаагүй болгоё гэсэн төсөл байсан. Одоо 19 оноос хойш хийж байгаа энэ утаагүй төсийг л хийх санаачлага байсан гэсэн үг. Тий, тэр чинь одоо нөгөө эрдэмтэн хүмүүсүүд чинь бид нараас ядаж нэг хэд алхам урд явах юм ба шүү дээ, тийм ээ. Тэгэл хийж эхэлсэн энэ төсөл. Тэгээд аав маань хэрэгжүүлж исэн. Тэгээд одоо сүүлд бол бид нар энэ төсөл дээр 2009 онд шиг санаж байна. Улсын төсөвт 17 тэрбум төгрөгийг суулгасан байдаг. Одоо манай аавын компани мэдээж энд чинь зүгээр нэг хүн төсөвт мөнгө суулгая гэж суулгачихгүй ш төсөл бичнэ. Шалгарна тэгээд тэр 17 тэрбум төгрөг маань 2 дугаар цахилгаан станц руу очиод ингээд зам гарцсан. Уг нь бол яг энэ төсөл маань сайхан яваад гэсэн бол өнөөдөр бид нөгөө утаа гэж яриалтай олон хүн амтан асуурал хүүхдүүд маань ханиа түрээл нөгөө эмнэлэгт нь багтахгүй шалан дээр хэвтээд байх асуудлыг аль эрт шийдье гэдэг одоо энэ 2005 он гэдэг чинь 20 жилийн өмнө яриад хэрэгжүүлжсэн төсөл юм л да. За тэр 2 дугаар цахилгаан станц руу яваад замхарсан 17 тэрбум төгрөг гэдэг чинь тэр үйлдвэрийг 2 дугаар цахилгаан станц дээр барина гэж татаж аваад тэгээд юу юучгүй боллоо гэдэг
сүүлд би мэдээлэл авчихсан. Тэр мөн үү? Гүг манайхаас тусад нь хийлгэсэн. Одоо улс одоо бид нар бол компани шүү дээ тий. Бид нар компани ингээд Монгол улсынхаа ирээдүйд санаа зовоод ингээд тим компани ингээд энд хөрөнгө оруулалтыг одоо Camix компаниас татаад тэнд үйлдвэр бариад ингэжсэн чинь улс бид нар ч гэсэн тэгвэл энийг хийж чадсан шүү дээ гэдэг. Нөгөө 17 тэрбум төгрөгийн маань 2 дугаар цахилгаан станц руу татаад тэгээд тэр маань зам гарсан байхгүй. Энэ бол одоо бид хоёлоо одоо нөгөө баг 17-оос 20 жилийн өмнөх юм ярьж байна л да тий. Тэгээ энэ дээр бол яг нөгөө хамтын ажиллагааны гэрээгээд одоо манай аавын гарын үсэг тэгш сайхангүй гарын үсэг байдгийн Г тал, Б тал гэдэг Т тал, Д тал гэдэг одоо ингээд аавын маань хийгээд яг тархитлагыг нь 20%-аар үнэлж энийг авсан. Түүнээс эрх мэдэлтэй ойр байснараа ч юм уу тий. Геологч байснараа ч юм уу тэгж аваагүй энэ хүний одоо шинжлэх ухааны доктор, профессор, эрдэмтэн, геологч, уул уурхаач хүн байсан учраас энэ хүний одоо оюуны потенциалыг үнэлж тийм ээ. Тэр хувийг авсан гэдэг энд би баримт үзүүлж байна. Тэг. Тэгэд энэ дээр одоо төгрөг нуурыг би үзүүлээ л да энэ. Одоо 2008 онд төгрөг нуурын ордны бид нар одоо энэ туршилтын үйлдвэр ашиглалтанд оруулаад одоо энэ манай аав байна. Ламсрынгийн дөгөрч. Энэ одоо тухайн үед зам тээврийн сайд байсан шиг санагдаж байна. Баттулгагүй тий. Байна. Тэгээд одоо энд бол Төв аймгийн тэр Лүмэдийн ганс хуйуу байгаль орчны сайд одоо манай аав эднэр бол яг энэ утаагүй төвшний үйлдвэрийг Төв аймгийн Баян сумд байгуулад энэ дуганд би байх л хэвээр миний зураг гараагүй л байна л та. Нөгөө би ч дарга цэрэг туслаад гүйжсэн баг тийм ээ. Тэгээд энэ бол ингээд энэ Camix одоо хөрөнгө оруулалт хийгээд төгрөг нуурын одоо утаагүй төвшний үйлдвэрийг нээж исэн. Үеийн зураг байна. Тухайн сайд нар тийм байна. Мөн байна батлахгүй байна. За энэ танаа болтой байна тий. Тийм манай аавын шармалгатай тий. Ийм манууд байна. За одоо хоёулаа үндсэн асуудал руу оръё. За ер нь энэ хөрөнгө оруулалт хэрэгтэй болсныг одоо хоёр тал одоо үлэмжшүүлсэн байна шүү дээ. Тийм ээ. За тэгш сайхангаа дээрээс нь танаа. За энэ хөрөнгө оруулалтаа ер нь хаанаас яаж татсан? Одоо яг энэ хэвлэлээр гараад байгаа шиг энэ хөрөнгө оруулалтыг Camix гэдэг компани яг ганцаараа шууд орж ирсэн үү? Өөр сонголтууд байсан уу? Ямар замаар хамтруулсан? Ерөнхийдөө яг тэр нэг дундын процедуруудыг би бол мэдэхгүй шүү дээ. Би одоо аавын лохин тийм ээ. Яг одоо эдгээр бол утаагүй төвшний үйлдвэр барьгээд тэгэл одоо хайгаал 60% дээр ингэж хайгаал тэгээд тэр тухайн үед л одоо нөгөө Camix бейсэн болов гэж би бодож байна. Тэгээд энэ Camix маань байгуулагдаад манай компанид чинь хөрөнгө оруулалт цалин мөнгө өгөөл тийм ээ. Бид нар тэнд утаагүй төвшнийхээ үйлдвэрийг бариад ингээл нүрсээ угаагаал ажлуудыг хийгдээд явсан. Тэгээд одоо дараа нь бол тэр тэгш сайхангаа одоо тэр 20% Camix зараад 80% болцсон байсан. Манай бол 20% ерөөс зараагүй 20% хадгалаад гүйцэтгэх захирдаа хийгээл одоо ингээл утаагүй төвшнийхээ үйлдвэрийг ингээл яг эрдэмтэн хүний одоо нөгөө Монгол улсыг утаагүй болгон тийм ээ. Тэр нэг одоо нэг агуу сэтгэл биш усх орноо ингэчий гэсэн нэг тийм үйлдвэр барьчий тэрийг хийчий гэсэн тийм сэтгэлээр бол энэ маань ингээл явагдчихсан. 20% нь бол манай дээр байсан л та. Ерөнхийдөө 8 оны одоо энэ Хонконгийн хөрөнгөний бирж дээр зарагдаад байгаа чи 9 онд тий. Ерөнхийдөө тэр хүртэл байсан. Одоо та мэдээж нарийн юмыг нь мэдхгүй яг энэ арын альбом зүтгэжсэн гэж байна. Тэр тэгш сайхангаа ер нь ямар нөхцөл шаардлагаар зарсан бол танаад бас санал болгох зүйл байгаагүй шууд. За би энд бол Camix-т одоо зарсан гэж хэлэхэд айгүй хэцүү. Энд дээр би бол нэг одоо нэг бас бичиг үзүүлэе гэж бодож байна. Энэ хэдэн баримт аваад ирсэн. 2008 он. За одоо 9 онд чинь Camix төгрөг нуур дээр зарсан баа шүү. 2008 оны юм ярих чинь. 2008 оны улсын хурлын сонгуул болсон. За тий. Тэгээд тухайн үед бол одоо батлага их хурлын гишүүн батлага биднэрт одоо 150 сая төгрөг улсын хурлд юм дэвшиж байгаа. Учираас одоо нэмд орчд өрсөлдөх гэж байгаа учраас 150 сая төгрөг өгсөн. Тэгээ бид нар тэрийг очиж авсан юм. Би одоо яг ээжтэйгээ Баянголын хайнаас очиж аваад энэ манай ээжийн гарын ус байна л та. Тэгээд яг хүлээж авах 150 бас байгаагүй. 140 сая төгрөг байсан. Тэгээ 10 найцсан гэсэн чинь нэг хандив мэнд өгсөн гэдэг. Ингээд энэ 150 сая төгрөг ингээд авсан. Тэгээд бэжэтэл 2000 одоо бид нар үйлдвэрээ сонгуульд оролцоол ялагдчих ирчээл үйлдвэрийн ажлыг хийж л байгаа шүү дээ. Тэгсэн 2008 оны
8 сарын 31-нд би айгу ягаад тод санаад байна гэхээр маргааш 9 сарын 1 тийм ээ. Тэгсэн чинь манай аав нэг тийм цагаан шорттой, шар бодолготой 50 дугаар дэлгүүрлэг гараал явсан хүн утастал. Тэгэл нэг 30-40 минут ч болсноо та тэгээ буцаал ингээл айгу ингээд аав маань ингээд нэг зүрхэн сал болцсон ингээд нэг хар бараан царайтай болцсон. Болор нэг аавда нэг ингээд 50 хийгээд өгдөө гэд яасан гэдгсэн чинь. Одоо энэ нөгөө нэг 3 сарын хугацаатай гэд бид нар өгөн төсөлт гаргаагүй юм аа. Тэгээ энэ өгсөн мөнгөө одоо маргаашийн дотор өг эсвэл тэр 20% гэсэн бэл. Одоо төгрөг нуурын энержигийн одоо бид нар нөгөө 20% үлдсэн байгаа шүү дээ. 80 тэнд ингээ камикс очсон. Тэгэхээр манай аав өгөхгүй л гэсэн юм шиг үлээ. Тэгвэл одоо та нар наадах чи хүүгийн хүү алдан малдан тооцоод нилээх мөнгө авна шүү. Шүүхтээ даваараа гэд манай аав яг одоо энэ 5 сарын 27-нд авсан мөнгөө 8 сарын 31-ний өдөр ихэхэд бол өгөөгүй. Тэгсэн ч гэсэн аав ажиллаа хийгээл одоо ингээд 9 оны төсөвт мөнгө суулгаад тэг ерөнхийдөө тийм аав маань их тийм тэр цагаас хойш их тийм дарамттай байсан л та. Тэгээд тэгж явсан чинь одоо энэ хүн чинь өөрөө энэ дүрж байгаа чинь энэ 20% өгөхгүй нь шүү дээ тийм ээ. Ягаад тэгэхээр энэ гадагшаа мөнгө төгрөг босох нь энэ төр ихтэй өгөхгүй нь шүү дээ. Энэ чинь нөгөө бид нар чинь ерөөсөө утаагүй төвчний үйлдвэр барь Улаанбаатар хотыг утаагүй болгоё. Нэг үйлдвэр барь олон хүмүүсүүдийг ажлын байртай болгоё гэд ингээд явцсан хүмүүсүүд чинь гадагшаа энэ одоо нэг Хонконгийн хөрөнгийн бирж мэрж дээр мөнгө босхийг гэсэн эсрэг байсан юм шиг байлаа. Энэ бол ойлголцлын бичиг гэдэг энэ юм байгаа да. Тэгээд тэд нэр бас бодож олсон юм шиг байна. Би бол тэгж хардаад байгаа. Бодож олонгуудаа юу яасан энэ дээр нэг Чингис хаан банк гэдэг байна. Чингис хаан банкнаас одоо Сүхбаатар дүүргийн шүүхэд Чингис хаан банкнд 2008 оны 10 сарын 17-ны өдөр нэхэмжил гаргасан байдаг. Чингис хаан банк маань одоо ягаад манай аавын тэр 20%-ийг ч мэдтсэн тий. Бас манай одоо аав ээжигийн нас амьдардаг байсан. Одоо ч бид нар бас амьдарч байгаа. Одоо 140,000-ийн 3 өрөө байрыг нэхэмжлээд тэр 20%-ийг авъя. Яагаад тэгт нэхэмжлэх болсон бэ гэсэн чинь Шороо орд майнинг гэдэг нэг компанид аавыг утгаад одоо тэр нөгөө Болгарын элчин сайдын нэг өндөр шилэн байшин байдаг шүү дээ. Тэрийг нэг зарж борлуулах талаар ч юм уу тэр Шороо орд майнинг гэж компани нь Чингис хаан банкнаас нэг $150,000 авцсан юм шиг. Зээлээд тэрийг өгөхгүй ч юм уу. Тэгэнгүүт энэ мөнгөө ингээд энэ дүгэрч байгаа үгүй гээд тэгээд энэ Шороо орд майнинг компанитай ямар холбоотой вэ? Үгүй манай аав тэр хувь хувьцаа тэр компанитай ямар ч холбоо байхгүй. Яагаад вэ гэхээр тэр нөгөө Болгарын элчин сайдын яам доторх цааталт нь ч юм уу байгаа тэр байрыг зарахын тулд Болгар хэлтэй хүн хэрэгтэй болсон юм шиг байна. Шороо орд майнинг. Тэгээд нөгөө Болгар хэлтэй хүн хэрэгтэй болохоор ч нөгөө Монголчин Болгарт төгссөн хичнээн хүн бидгүй л те нэг урлагийнхан хэдүүдэг. Тэгээд аав чинь Болгарт уул геолог их сургууль төгсөөд дараа нь PhD хамгаалаад сүүлд science doctor хамгаалсан учраас аавыг л нэг орчуулах хийгээч гэдэг нэг тэгсэн юм шиг. Тэгээд очисон чинь тэгүнгууд энд ингээд ийм одоо энэ Чингис хаан банкнаас ийм Сүхбаатар дүүргийн шүүхэд энэ хүний 20%-ийг ингэж бид нар мөнгө өгөхгүй байна. $150,000 өгөхгүй байна. Энэ хүний энэ мөнгийг авъя гэдэг нь шүүхт тандсан юм байна. За зөв би энд асуух ёстой асуултууд таны баримтаас гараад ирлээ л дээ. За нэгдүгээр энэ ойлголцсон бичигт 150 сая байна л да 150 сая төгрөгийг Батболгод дүгэрж авна хүсэлт гаргасны дагуу харилцан ойлголцсон учраас 150 сая төгрөгийг аван 3 сарын дараа эргүүлэн төлөхөөр тохиролцоогээд энэ дээр хүлээлгэн өгсөн Эрдэнэ Туяа гэдэг хүний гарын үсэг хүлээ авсан дүгэрж ав гэдэг хүний гарын үсэг л энэ манай аавын гарын үсэг биш энэ бол манай ээжийн гарын үсэг байхгүй ээж очиж авсан учраас Нанцтын баяртаа гэдэг миний ээжийн гарын үсэг. За энэ мөнгийг та тайлбарлахдаа сонгуульд нэр дэвшиж байгаатай холбоотойгоор аав гэж хэлсэн гэх гээд нь шүү дээ. За энэ мөнгийг та бас очиж авалцсан байна шүү дээ. Би ч өөрөө машин бариад. Тэгээ энэ мөнгийг жишээлбэл 150 сая төгрөгийг авсны дараа юунд зарцуулсан? Сонгуульд зарцуулсан. Бид нар ч нөгөө сонгуульд ч одоо 2008 онд улсын хурлын сонгуульд өрсөлдлөө шүү дээ. Аав маань тэгэл нөгөө нэг одоо энэ сонгуульч нэг тодорхой хэмжээний бид нар яг энэ 150 дээр бол тайлан майлан гаргаад сонгуулийн ерөнхий ороо энэ төр төгсөн байхгүй. Бид нар ч нөгөө тэр чин томсгсон сайраг байсан. Чи санаж байгаа бол усын одоо 19 сумаар явна, аймгийн төвөөр явна. Тэгээд тэр чин нөгөө сонгуульд ажиллаж байгаа штабын ажилчдын мөнгө тэгэл бас хэвлэл мэдээлэлтэй сэтгүүл мэтгүүл гэд тэнд бол зарцуулсан юм. Тэнд зарцуулсан. Тэгээ бид нар ялагдчихад ирсэн. Гэтэ энийг өгөөч гэж яг танаа хүсэл тавьсан юм уу? Тавиагүй. Манай аав тавиагүй. Манай аав тэгээ яг үнэндээ бол 2008 онд. За би одоо 2000 онд
Авдагоотой өрсөлдөд ялагдсан. Тэгээ 2004 онд бол Нэмдорч готой аймгийн төв төрсөлдөд ялагдсан. Тэгээ яг нэг одоо хувс руу ч улаан тойрог штэ те. Тэгээд яг л тэр хүмүүсүүдтэй өрсөлдөх болохоор манай арчилсан намаас чинь манай авч аягүй олон жил үүзэхээ үндэсний зөвлөлт хорооны гишүүн байсан. Та дэвшгэл ингэчт юм байна л да. Тэгээ нөгөөх нь та би энэ удаа дэвшгүй одоо доторх төвөрг нуурын одоо орд дээр утаагүй түвшний үйлдвэр байгуулад би маш их том төсөл хариуд чинь Монгол улсыг утаагүй болгох гэж байна энэ төр гэсэн чинь ингээд үндэсний зөвлөлт хорооноос үүзэхээс ингээд аавыг маань ингээд яалтчгүй сонгуул дэвшүүлсэн. Одоо би одоо мөнгө төгрөг байхгүй юм гэсэн чинь энэ хүн ирж аваач гэд өөрөө гэсэн биднэрт бол ямар нэгэн хүсэлт гаргасан тийм байхгүй. Тэгээ бид нэр ойлгохтой болвол бараг зүгээр нэг одоо сонгуулийн хандив маягаар өгч чинь гэсэн чинь 3 сарын бичиг гэсэн нэг юм юмтайгаа тэгээ ээж бас аав руу залгасан л та эн чинь ингээд нэгдүгээрт 140 сая байна. Хоёрдугаарт эн чинь 3 сармар гэж штэ. Чи зүгээр аваа наадах чинь 10 саяын өөр хүмүүст төгсөн ингээд аав гэд тэгээ манай ээж гар өсөх зураад аваад бит хоёр яг аваад би машинтайгаа явчихсан л та аваад энэ 5 сарын 27-нд авсан байдаг. Тэгээд энэ мөнгнөөс шалтгаалаад тэр 20% нь та бүхэн одоо алдах хэмжээний зүйл өрнөсөн байна гэж та тайлбарлах гэж. Тэгээд одоо энэ чинь одоо 5 оны 27-нд гэж шүү дээ тий. 5 сар үгүй 5 сарын 27-нд. Тэгэн гут 8 сарын 31-нд одоо манай аав руу одоо энэнийхээ энэ мөнгөө өгөө гэхээр одоо яг маргаашийн дотор өгөх хинт мөнгө багт тийм биз дээ. Тэгээ бид нар сонгуульд ялгагдсан байдаг. Том төсөл хийж идэг тийм ээ. Тэгэн гут за тэгвэл 20% өгөх гэхээр манай аав би энэ 20% мөнгө өгнө гэж гэрээ агуулаагүй чи тэгээ бас энэ сонгуул Монголд ингэсэн биз дээ. Чадахгүй гэж ороод ирсэн байхгүй. Тухайн үед би бүр яг нөгөө маргааш 9 сарын 1 болохгүй хичээл болох гэжсэн үеэс учраас би тэрийг бүр аягүй сайн санаж байгаа байхгүй. Нөгөө цагаан саарлангийн шорттой тэгэл саарл юутаага ингээл гараал явчаа тэгээд нэлээх айц хүйцтэй ирсэн л дээ. Тэгээд энэ хүн ерөөсөө энэ 20% өгөхгүй юм байна гэд тэгэн гут одоо энэ Чингис хаан банкнаас одоо 10 сарын 27 гэдэг чи одоо 2 сарын дараа гэсэн үг шүү дээ. 2 сарын дараа энэ 20%-ийн 3 байртай навья. Ягаад гэвэл бас нэг 150 сая ороод ирж байгаа ч энэ дэр чинь. Тэр одоо шороо орд майнинг тэднийхээс 150 сая авсан юм уу үгүй юм уу бид нар мэдэхгүй тий. Тэгээд ингэчин гут чинь нөгөө шүүхээс чинь бичиг ирчин гут чинь манай аавыг бичиж гут шүүхээс чинь Сүхбаатар дүүргээс чинь аавыг маань дуудна үст аав тэгээд өмгөөлөгчтэй очиод одоо манай аавын өмгөөлөгч яг манай хажуутлын орцонд ангийнх нь охин инх туяа нэг чи боо инх туяа гэдэг өмгөөлөгч байсан. Өмгөөлөгчийг аваад тэгээ бид нар шүүхцэн. Одоо би өчигдөр нөгөө хэлсэн шүү дээ. Шүүхцэн гэж 3 шатны шүүх. Би энэ дээр бол яг хяналтын шатны буюу 3 дугаар шатны шүүх тийм ээ. 9 оны 7 сарын 7 буюу яг наадмын өмнөх 381-р энэ хамгийн сүүлийнхэн лаваад ирлээ л тийм. Тогтоол төр энэ дээрээс энэ шороо орд майнагтай чинь дүүрч ямар ч холбоогүй юм байна. 20% өгөх ямар ч хүндэслэл алга тийм ээ. Ингээд хэрэгсэхгүй болгоод ингээд явуулчих 3 шатны шүүх. Одоо энэ та энийг харж болно. 381-р тогтоол тийм. Тэгээд эн чинь ингээд 3 шатны шүүх ингэчин гут Чингис хаан банкнаас одоо 12 сарын 7-ны өдөр 9 оны наадах чи одоо 9 оны 7 сарын 7 гэж шүү дээ. 9 оны 12 сарын 7-ны өдөр Улсын бүртгэлийн ерөнхий газарт бичиг өгсөн байдаг. Энэ бид нар ингээд эдний 20%-ийг 3 өршөө байртай ингээд хэмжлээд ингээд битүүмжлүүлээд одоо ингэсэн боловч хэрэгсэхгүй болгочлоо. Тийм учраас төгөрөг нуур энержигийн эзэмшлийн одоо энэ бичсэн бац төгөржавын 20%-ийг битүүмжлэх дуусгар болсон тул энэхүү албан бичгээр хөргүүлж байна. Энийг буцааж өгөө 3 байраа нэгэ гэдэг юм. Чингис хаан банкнаас чи наат он сарын хараараа 12 сарын 7-нд Улсын бүртгэлийн ерөнхий газарт юм бичиг өгсөн байдгийн албан. 2009 оны 12 сарын 7 гэсэн байна. Тийм. Тэгсэн чинь одоо нөгөө аавар чинь нөгөө 20%-ийг чинь ингээл гар үсэх зурулахгүй манай аав чинь гүрийгэл байгаа шүү дээ. Тэгсэн чинь бид нарт нэг ийм бичиг өгсөн. Одоо энэ 3 сарын одоо энэ Голомт банкны гүйлгээ би ингээ гаргаад ирсэн байна. 2009 оны 12 сарын 7. Дахиад одоо энэ дээр байгаа 7 биш үү? Тийм байна. Нэг өдөр. Тийм нэг өдөр. Тэгсэн чи одоо энэ Чингис хаан чинь энэ хүн 20% өгөхгүй юм байна. 3 байраач өгөхгүй юм байна. Тэр манай тэр юунаас шороо орд майнингаас нэхэдсэн $150,000 эднэр дээрээс хамаагүй юм байна гэдэг ингээд бичиг өгчөөд байна шүү дээ. Тэгсэн чинь Camix компани одоо энэ дээр ингээд гарч чинь тийм ээ. Дөгөржавын одоо ингээд мөнгө гээд хамгийн ихнийх нь 9 оны 12 сарын 7-нд $25,000
Боломт банкар Чингис хаан банк руу шилжүүлсэн байна. Одоо энэ одоо банкны тэгээ хамгийн сүүлийнхийг нь 10 оны 3 сарын 30-нд. Тэгээ одоо ингээ шүүхийн шийдвэр гарчаад ах чинь манай 20% чинь танах ингээд ийм юунд байгаад байгаа учраас гэт ингээд ийм 170 нөгөө хүүтэй $150,000 чинь нөгөө хүүтэй одоо $178,000 болно шүү дээ. Тэгээд ингээд шилжүүлсэн байдаг. Тэгээ бид нарт яг үндсэндээ болвол одоо энэ юу гадуур чинь нөгөө нэг дүгэрж ав гэдэг хүн чинь 20%-ийг яаж эзэмсэж авсан тийм ээ. Тэгээ бас нэг зарим нэг сайтаар 250 сая $1 тий зарим нэг дүргийг авсан байв. Тий зарим нэг сайтаар болвол одоо ингээд юу гараад байна шүү дээ. Эднэр чинь 1.3 сая $1 зарцсан байна тийм ээ. Тэгээд ингээд энэ гэсэн учраас ийм мэдээлэл гараад байна л. Тэгэхээр бид нар бол ерөөсөн ямар нэгэн мөнгө аваагүй. Одоо энэ 20% зарыг гэж ямар нэгэн мөнгө аваагүй. Тэгээд ийм юм болцсон байгаа. Тэгээ одоо нийслэлийн би энэ шүүхийн шийдвэрүүд нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба гэдэг энэ 9 оны 2 сарын 19-нд ингэж байгаа хгүй. Одоо энэ 20% чинь юу яахгүй юм байна. 12 сарын 7-нд энэ 20% нь буцааж өгөө эдгээр шүүхийн шийдвэр гарсан байна. Учираас одоо байшин савын буцаагаас сэргээ энэ чинь шүүхийн шийдвэр ингээд ийм бичгнүүд ингээд өгчөж байгаа байхгүй. Энэ одоо үзэгчтэй бас харуулъя. Тийм 20% нэм юм байна гэдэг. Тогтоохон гэж байгаа. Битүүмжлээс болон хураасныг чөлөөсөн болохыг үгээр мэдтээ гэдэг тий. Тэгэд энэ дээд шүүгч нөгөө 7 сарын 7-нд одоо түрүүн гаргасан шүү дээ тий 381 дэх тогтоол өссөн тий 9 сарын 16-нд гомдлын хариу гэдэг одоо энэ сайн цогт эднэрт манай инхтуйг өмгөөлөгч эднэрт одоо ямар ч хамааралгүй байна энэ шүүх мөнхийнхаа энийг одоо ингээд болцгоо гэсэн бас нэг юм бичиг өгсөн. Би одоо энийг их хуваар нь аваад ирсэн л байна л та. Тиймэрхүү юмнууд тэгэд болоод энэ 3 шатны шүүх гэж хэлсэн маань энэ бид нар одоо эндээс ямар нэгэн тийм төлбөр баримт аваагүй ерөөсөө л эрдэмтэн хүмүүс учраас утаагүй болъё утаагүй түвшний үйлдвэр байгуулъя Улаанбаатар хотоо ингээ гэсэн нэг тийм төсөл хийгээл явжсэн хүмүүс байхгүй. Тэр 1.3 тэрбум төгрөгөөр Түрк нуурын энержи гэдэг энэ компани дээр байсан ордыг Камекс төгсөн гэдэг мэдээлэл анх гарсан л да. Тэр хувьцааг худалдах ч юм уу тэр хооронд болж исэн ярианы мөнгөнд дүнгийн талаар мэдгүй 1.3 тэрбумыг та 1.3 сая доллар гэдэг. Тий сая доллар гэдэг. Одоо тэгээд 1.3 сая доллар гэдээ би сая үзүүллээ шүү дээ. Нэг 150 сая төгрөг нэг сонгуульд авцсан. Тэгээд тэрийг энэ дээр чинь 20% авах гэсэн чинь чадаагүй. Тэгэнгუთ ямар ч хамаа авахгүй шорон орд майнинг чинь $150,000 одоо нэг хүүтийн 178 болгож өг гээд. Тэгээд ийм асуудал болсон. Үнэндээ бол миний аав яг л энэ төслийг хэрэгжүүлэх гээл ингээл эрдэмтэн хүн явсан болохоос энэ одоо төслөөс 1.3 сая доллар итгэлтэй станер 1000 төгрөг чадаа өөрийнхөө компани руу хувь руу ингээд аваагүй байхгүй. Энийг би одоо ингээд энэ шүүхийн баримттай одоо санхүүгийнхэн баримттай үзүүлэх гээд л өнөөдөр ингээд ирж байна л одоо. Чингис хаан гэдэг банк яагаад гарч ирээд дээрээс нь тийшээ бас яагаад мөнгө шилжээд яваад байгаа юм бэ? Би одоо энийг одоо сайн ойлгохгүй яагаад тэгэхээр тэгээ яагаад ч бас Чингис хаан банк тэр манай аавыг 20%-ийг тэнд мэдчихдгийг тий яагаад тэднэр тэнд шүүхэн рүү ингээд бичиг өгчдгийг тэр нь тэгээ 3 шатны шүүгч яасан ч хурдан ингээд шийдвэр гаргачдгийг энэ бол одоо яг тэр процедурыг би болт мэдэхгүй л дээ. Тэгээ би одоо ааваас асуусан 2009 онд одоо энэ Хонконгийн хөрөнгөний бирж дээр чинь ингээд нөгөө 250 сая долларын IPO зарлалаа тийм ээ 10% дээр нь 25 сая долларын кэш өглөө гэд байсан шүү дээ тий. Тэгэхээр хүүшин эн чинь юу болчихвоо? Яагаад энэ орд чинь ингээд зарагдчихваа гэдэг юмыг одоо бид нар чинь тусдаа л ажил амьдралтай хүмүүс чинь яг тодорхой юмд гэр бүлийнхаа нэгнийхээ ажилд оролцохоос өдөр шөнөгүй ингээд нэг ажилд нь оролцохгүй тэгсэн чинь харин ийм болчихжээ гэд. Тэгээд манай аав ерөнхийдөө энэ төслөөс ингээд за эднэр одоо ингэчлээ гэдэг энэ төслөөс ингээ гараал явсан л тоо. Ингэчлээ гэдгийг нь би одоо авлаад асуултаар нэг тодруулаад. 250 сая Америк доллараар гадаадын хөрөнгөний бирж дээр зарагдчихлаа. Энэ Түрк нуурын энержи гэдэг энэ лиценз энэ орд газартаа энэ компани. Энэ та бүхний таны хэлсэнчлэн ингээд ямар ч зөвшөөрлгүйгээр ямар ч оролцоогүйгээр зарагдсан зүйл мөн үү ихнийх нь. Хоёрд тэндээс 20% ноогдох бие биендээ өгж авалцаагүй зүйлс байгаад шүү дээ шүүгийн шийдвэр шаардлагагүй гэж гарч чадаад. Тэрэнд ноогдох одоо тодорхой хэмжээний мөнгөн дүн та хэд авсан уу? Аваагүй. Нэгдүгээрт энэ 10% дээр нь 25 сая доллар гэхээр 100% гэхээр 250 сая доллар болчихж байгаа шүү дээ. Тэгээд манай аав бол их оронч хүн
бас дандаа л ингээд шинийг санаачлагч тийм эрдэмтэн хүн байсан. Тэгээд юу уурхаага те яагаад 20% бас тэнд өгөхгүйгээд бас чичрээд үлдээдсэн бас те 100% болж ижил гадны хөргөө дээр бирж дээр ингэх байсан багт. Эх орноохон газар нутгийг цаашаа зарах энэ төр юм бол үнэхээр эсрэг байсдаг. Тэгээд эндээ ийм юм хийн гэдэг энд бол дандаа эсрэг байсан. Тэгээ маш их тийм бол яг тэр нэг үед их дарамтанд орсон байхгүй. Бид нар ч гэсэн айдастай энэ юу болчих вэ чи. Тэгээд айгүй том ингээд мөрөөдлөртэй эрдэмтэн хүн тэр нүүрсий чинь нэрээд тийм ээ хүрэн шавартаа хойлоод ч юм уу одоо ингээд тэр тодорхой хэмжээний килокалортой ноён бикигээ утаагүй түлшийг гаргаад нэвтрүүлээ Чингэлтэй дүүргийн нэг аль хорон дээр ч үлээ нэг нэвтрүүлээд ингээ явж исэн үний чинь бүх юм ингээ оронгоороо эргэдээд тийм тэр тархитлагаар олсон 20% жалга болоод тийм ээ тэр ажиллаж исэн бас энэ төсөл төр чим нэлээд олон цаг хугацаанд ажилладаг ш. Тэр патентыг гаргах гэж маш олон эрдэмтдтэй чи ганцхан аав хийхгүй шүү дээ маш олон инженерүүд маш олон эрдэмтэд тэнд чинь цуглаал ингээ ажиллажсэн. Энэ бүх юм ингээ алга болсон их сэтгэлээр унсан. Миний аав бол маш их сэтгэлээр унсан. Таны одоо түрүүн тэр 150 сая төгрөгийн дараач дөнгөж саяч өчигдөрч хэлж байгаа зүйлс бол ингээ их дарамтанд байсан. Сэтгэл зүйн хувьд их тавгүй байсан гэдэг л да. Тийм ямар зүйлс байсан бэ одоо дарамтанд байсан гэж ярих нэг өөр. Яг нэг тодорхой кейс ч юм уу баримт ямар зүйлс байна. Тухайн үед танаа аавд та бүхэнд ярьж исэн хуваалцаж исэн зүйл бий юу? Би одоо яг тэр нэг юуг нь бас чамд хэллээ шүү дээ. Яг 8 оны 8 сарын 31 яагаад төхөр 9 сарын 1 болох гэж. Тэгэхэд л баш ингээд бүр ингээ ууралцсан бухимдсан гэж ирсэн байхгүй. Энэ ингээд комиксыг ингэчлээ эднэр ингэж जैन бүр ингээд аваад ингэх гэж जैन гэдэг. Тэгээ ерэн тэгээд нөгөө аав маань бас нөгөө эрдэмтэн хүн чинь бас нөгөө их мөрөн дүлгөө эрдэмтэй хүн дарууч гэдэг юм те ингээд нэг бүх юм ингээ эмоцтой юм бүгдийг гаргаад тахгүй л те. Тэгтэл ерөнхийдөө ингээд одоо эднэр ингэж जैन гэл нэг уурлал ингээл тэгдэг байсан. Тэгээ хожмоо одоо бид нар чинь те 8 9 онд одоо яг 9 онд Хонконгийн хөрөнгөний бирж дээр чинь зарагдсан. Бид нар 9 онд сайтаас үзчихэж байгаа байхгүй. Тэгээд энэ процесс ингээд одоо энэ шүүх мөх ингэж явсан юм байна. Тэгээд тэр хооронд ингээд өмгөөлөгч аваад те манай хичиг анги хохныг аваад ингээд энэ өмгөөл дээр ингээд нэлээд эцэг хүртэл тэмцсэн байна гэж харсан л та. Тэгээд ерөнхийдөө аав маань за одоо ерөөсөө ингээд Антарктид руу дараагийнхаа төсөл рүү гэдэг юм уу те Антарктид руу ингээд эрдэм шинжилгээний ажлуудаа хийгээд эрдэмтдийг явуулаад тэгээд одоо 2015 онд Антарктид ТV-г Монгол улсын одоо олон улсын конвенц 53 дахь улсын тэр болгоод дараагийн ажил руу явсан л та нөгөө эрдэмтэн хүн чинь нэг юмыг хийчихэр тэгэл тэний хаанаас ингэхгүй тэгэл дараагийнхаа юмруу ингээл явсан. Гэтэ бид нар бас зогсоогүй л дээ. Одоо ингээд яагаад гэхээр энэ манай ингээд энэ инхтвэгэд өмгөөлөгч маань одоо ингээд бид нар чинь ингээд мөнгө сүнгөө нүдэн дээр нь алдчихж тэр өмгөөлөгч юу. Тэгэл байнга л одоо энэ комикс руу Денис гэдэг тухайд энэ дүгэржээвийн талаар та нар тэр ядаж тэр нөгөө нэг тэр Чингис хаан төгсөн тэр 178 ингээ бид нарт өгөөч энэ хүмүүсүүд энэ олон жил ажилласан энэ хүч хөдөлмөрийн бодооч энэ тэр гэдэг тэгсэн. Ерөөс ямар нэгэн хариу өгдөг байсан. Тэгээд бид нарыг Чингис хаантайгаа шүүхт тэгэхээр бид нар одоо өөрсдөө юм өгөөг юм чинь яаж шүүхт гэвт те. Тэгээд дараагийн Антарктидын төсөл болоод тэгээд аав маань бас 13 оны 1 сарын 8-нд яг өөрийнхөө төрс өдрөөр өмнөд туйлын 0 цаг дээр очсон. Тэгээд яг хурцрээд нөгөө хамтарсан засгийн газар байсан тийм ээ. Болгарлал улчин сайд болоод дараагийнхаа ажил томилогдоод явсан байна. Одоо комикс руу хүсэлт гаргаад танаа өмгөөлөгч явсан байна те. Энд чинь бас комиксийн нэг хувьцаа эзэмшдэг хүн байгаа. Дээрээс нь гүйцэтгэх захирал гээд байгаа. Их олон солигдсон юм байлээ л те. Монгол комикс гэж байгаа. Дээрээс нь Сингапур руу комикс битээ гэдэг ч юм уу. Тэгээ ингээ офшороор дамжаад компаниуд нь солигдтой явчихвал энд юу н байгаа хүмүүстэйгээ анх тэр эхэлжсэн бац хөх гэдэг ч юм уу. Энэ хүмүүстэйгээ юу н холбогдож исэн юм уу? Энэ хүмүүс нь ямар тайлбар өгч ирсэн? Гэхдээ одоо эдгээр чинь эхлээд бол аав 20% толгоогоо үнэлээд 20% авчиж штэ тий. Тэгээд тэр нөгөө тэгш сайхан чинь 20% аваад тэгээд 60% дээр тэр ингэсэн чинь дараа нь тэр хүнээс нэг 20% комикс руугаа зарсан ч юм уу өөр мөрийн төлөө ч юм ингээд манай 20% авахгүй бас нэг юм үйл ажиллагаа болж байгаа шиг тэнд бас ямар үйл ажиллагаа болсныг бид нар бол мэдэхгүй штэ тийм ээ. Тэгээд ингээд аваад ерөнхийдөө нэг 100% болгоод тэр чинь юу хацсан байхгүй. Одоо хөрөнгөний бирж дээр одоо IPO зарлал одоо тийм ингэсэн тийм л юм
болсон юм шиг байлаа л дээ. Одоо та бол нарийн бас сайн мэдгүй л гэж байна. Гэхдээ хамт байсан тэр үйлдвэр дээр ажиллаж байсан гэхээр энд хүмүүстэйгээ хөөцөлтөлгөө хийж үздэг ч юм энэ ч одоо бас их мөнгө штэ. Нэг тийм 5-10 сая төгрөг бол биш штэ. Харин тийм $100 болохоор ч 10% нь 20. Үгүй одоо ч гэсэн $178,000 гэдэг чинь их л мөнгө шүү дээ тийм. Их л мөнгө тэр 10 онд чинь тухайн үед чинь доллар 1100-ээс өнөөдөр ч одоо 3550 гараа авчлаа шүү дээ доллар маань. Тэгэд ийм их мөнгийг ийм их ажлыг ингээд үнгүүдүүлсэн. Тэгэд ерөнхийдөө л ингээд одоо энэ хүний оюуны бүтээлийг хийсэн ажлыг цаг хугацааг хувийг ингээд үнгүүдүүлэл ингээд тавцсан. Тэгэд энд бол бид нар одоо ингээ гомдолтой байдаг. Тэгээ миний хувьд өчигдөр тэгээд ямар мэдгэдэл ерөнхийдөө яах гэж тэнд очисон бэ гэхээр ерөнхийдөө бид нар энд ингээд утааг түвшний үйлдвэр барих гэжсэн юм шүү. Улаанбаатар хотыг утааг болох гэжсэн нэгдүгээр төсөл байсан юм шүү. Манай аав ямар нэгэн байдлаар тэр 20%-ийг эрх мэдэл ашиглаж олоогүй юм шүү те. Нөр оюун ухаанаа одоо тэр хөрөн үрсний одоо тэр патента тийм ээ тархитлагоо ингэж ашиглаж энэ 20%-ийг нэгдүгээрт олж авсан. Хоёрдугаар тэр компанийнхаа гүйцэтгэх захирал хийсэн ийм хүн ийм байсан. Бид нарт тэр одоо тэр сошиалаар яваад байгаа шиг 1.3 сая доллар авсан юм байхгүй. Одоо хоёрдугаарт бас юу яагаад ч тийм охин гэж охин гинт гарч ирээд те гинт ингээд ийн гэдэг нэг иймэрхүү байдлыг үүсгэж байна. Миний ч хувьд бас нэг гинт гарч ирээд байгаа чинь бас алгалдаа би өөрөө бодоо арчсан намын үндэсний бодлогын хорооны гишүүн болохгүй юмны төлөө дандаа шүглүүлдэг, дандаа ярьдаг. Өнөөдөр гинт хохирогчийн дүрээр гарч ирээд байгаа байхгүй байгаа. Би яг энэ төгрөг нуурын ордтой холбоотой мэдээллийг 17 8 оны үед л сонсч л байсан хэвлэмлээр явж ирсэн. Тэгээд таны саяхан хэлдэг яагаад гарч ирүү гэдэг асуултыг асууна л да. Тэрнээс өмнө хоёулаа ингээд дистаралтаагаар асуудлыг шийдэд яв. Энэ хариултыг аваа яв. Камикс гэдэг компани талаар та юу хэр мэдэх вэ? Энэ компани захирлын талаар хэр мэдэх вэ? Камикс гэдэг компани бол яг одоо нөгөө 60% хөрөнгө оруулалт хийж штэ. Тэгэхээр 80 болцсон. Тэгээд одоо сүүлдээ 100 ч болчихлоо штэ тийм ээ. Тэгэн гут чи одоо бид нар чинь тэнд чинь маш олон инженерүүд ажиллана. Дахиад тэнд нөгөө нэг үйлдвэр барьж ш туршилтын үйлдвэр жолоочоос эхлүүлээл те санхүү гээл те дахиад тэнд сэндвичийн байрхад чинь тоогоочоос эхлүүлээл тийм ээ үйлдвэрлэл явагдчих штэ. Тэгэхээр тэд нар юу хийдэг байсан бэхээр тэр хүмүүсүүдийн цалин хангамж тийм ээ одоо тэр хөрөнгө оруулалтандаа бодолт тэднэрийг ингээд өгдөг. Камиксийн одоо захирал Денис гэдэг тухайн үед одоо хүн байсан. Одоогоор бол тэр Денис гэж хүн маань тасарсан юм билээ. 10 хэд онд насарсан 17 8 онд яг цаг хугацааг санахгүй насарсан гэж сүлд сонссон. Тухайн үед бол яг тузынхан дарга бас нэг хүн байсан. Тэр хүн бас одоо ингээд насарсан. Тэр хүнийх нэрийг хэлэх боломжтой юу? Одоо Бацүх гэд яваад тах шиг байна тийм. Бацүх гэд яа Бацүх гэсэн тэгээд бас ард гэж боддог тийм. Одоо хот ч юм уу. Одоо манай бол 20% эзэмшигч буюу гүйцэтгэх захирал бас ингээд насарсан. Тэгээд яг аав маань бол та нар мэдчихэж байгаа. Яг уг гарал нь бол бид нар чинь усын тисийн одоо тийм чирэг биетэй одоо насвартлал ажиллаа хийж агаад насварсан 7 удаа Антарктид явсан тийм эрүүл чирэгэл хүн байсан л да. Энэ би танаас уучлаарай энийг заавал асуух хэрэгтэй. Ямар шалтгаанаар ер нь нас барсан юм бэ? Мэдээж танд бол хэцүү байх л байх л та. Тий одоо ингээд одоо 2022 оны 2 сарын 23-ны өдөр одоо яг нөгөө дайн гардаг өдөр байлаа шүү дээ. Тий Орос Украины дайн гардаг өдөр тэр өдөр л манай бурхан болсон. Тэгээд яг өмнөх өдрүүдэд нь хүмүүсүүдэд дуудаал юмаа хэлээд тэгээд эргэлж ирэхт байж байгаа л тэгэл гинтл нэг шалтгаангүй би одоо ингээд өвдцэн л та маань гинт тэгэл ер нь тэгтээ нөгөө тэгсэн ч гэсэн тэр дунд ингээд ажиллаа хийгээл явдаг. Антарктид дахиад нэг дунд нэг явцсан шүү дээ. Тэгэл явдаг ажиллаа хийгээл тэгээ одоо нөгөө шинжлэх ухааны доктор эрдэмтэн хүмүүс чинь тэтгэврт гардаг юм шүү дээ. 75 хүртэл ажиллах юм байна. Тэгээ манай аав чинь яг 10 сарны 1-нд одоо 21 оны 10 сарын 1-нд шиг санагдаж байна. Тэтгэвртээ гарчаад нэг 40% багш үлээ 60% багш тэгээд нөгөө профессороо хийгээд тэгээд шутистээ ингээд Антарктидынхаа нийгэмлэгээ хариуцаад тэгээд нөгөө доктор магистрт нарт хичээл заагаад ингээд ажиллаа л явчихсан. Ер нь бол аав маань тийм эрүүл чирэгэл хүн гэсэн. 7 удаа Антарктид явна гэж бодлоо тийм. Яг энэ хугацаанд ингээд тань дээр нэг юм хардлага дээрээс нь бас нэг юм дотроо бодсон юмнууд байгаад байна л да. Таны ярианаас ямар нэгэн байдлаар одоо жишээлбэл яг тэр нас урахаасаа өмнө ч юм уу ер нь тэр өвдөх үедээ ч юм уу нэг тийм асуудалтай зүйл болж исэн болов яасан бол. Тэгээ одоо тэгэл би ч одоо аавтгаа ер нь бол ойр л байсан л да. Тэгээд нөгөө
ус төрч ярьдаг те ингээл ажиллаж ярьдаг, Антарктид ярьдаг. Та нар одоо мэдж байгаа бол даав маань Антарктид энэ төр явхад дандаа л би тэр одоо телевизээр өгөх ярилцлагатай хэвлэлийн хурал мэдээлэл бүгдийг би бэлддэг. Одоо бас нэлээд олон ном бүтээлүүд гаргалаа тийм. Тэн дээр нь бас охины хувьд ингээд оролцдог, ингээл явдаг байсан. Ерөнхийдөө бол энэ маш том ингээд өөрийнх нь хийх гэжсэн утааг болох гэжсэн түвшний үйлдвэрийг ингээд булаад авцсан тийм. Ингээд хувийн ингээд авцсан тийм. Тэгээ өөрт нь ямар нэгэн мөнгө өгөхгүй тэр хүн эх оронч хүнийг ингээд газар нутгийн цаашаа ингээд тэр уурхаг ингээд хөрөнгө оруулалт ингээ гадагшаа ингээд хийгээ явцсанд манай одоо би бус хүүхдүүдтэй юу гэж хэлэх юм хүмүүст юу гэж хэлэх юм те тэнд их ингээд имзгэлсэн тэнд их шаналдаг л байсан баг. Шүүхэд ер нь яагаад яг энэ 20% та асуудлаа хандлаггүй орхичуд та бүхэн өмнө нь тэр нэг өөр орд газар юмтай холбоотой зүйл шүүхтэд ясан байна. 3 шатны шүү. За дээрээс нь тэр нэг 150 сая гэдэг нэг юм болсон байна. Энэ 20% та холбоотой асуудал яагаад орхичуг энэ үндсэн шалтгаан юу вэ? Гэхдээ энэ яг одоо энэ бид нар бичиг өгөөл яваад ирсэн. Тэгээд бас тэр хооронд Жав Антарктид яваад тэгжсэн 13 оны одоо нэг сард манай аав чи элчин сайд болох боллоо штэ. Одоо төрд ингээ хамтарсан гэд. За элчин сайд болж та одоо ингээд одоо яваад ир те ингээд бас ингээд төгссөн сургууль тэнд чинь шинжлэх ухааны доктор хийсэн, PhD хийсэн, их сургууль уул геологи их сургууль төгссөн. Та ингээд яваад ир гэд. Тэг ингээ явуулсан л та. Тэгээд тэр хооронд чи явсан тэгээд бид нар тэгээд одоо өх баах л гэж ер нь горьцсон бах л та өх баах л гэж маш их горьцсон л бах. Энэ ядаж нэг тэр нэг Чингис хаанд өгсөн тэр 178 өх баах л гэж горьцсон бах. Тэг эцсийн мөч хүртэл юу ч өгөөгүй тэгэл одоо тэгээ өнөөдөр би өглөө тэгээд бас өчигдөр би атагийн гадаа мэдээлэл хийчихэд өнөөдөр өглөө бас би атагээд очиж зарим нэг энэ одоо үзүүлсэн баримтнуудаас аваач үзүүллээ. Тэгээд бид нар ингээд шүүхтэж барийн гэхээр одоо нөгөө манайх чинь нэг 5 жил болохоор хүн хилцэх хугацаа гэж байдаг юм шүү дээ. Одоо ингээ хүн хилцэх хугацаа байхгүй. Бид нар бол бас үйлдэл хийгээгүй биш хийгээл идэвсэн байхгүй. Тэгээ бас нэг одоо нэг өгшил холбоотой ингээд хамтарч исэн хүмүүсүүд чинь те ингээл Чингис хаантай бол шүүхтсэн шүү дээ тийм. Тэгээ тэд нартэй чинь ингээ шүүхтэх гэхээр бас болохгүй л байсан юм байна тийм. Нилийн одоо яг та бүхний талд гарч болох боломжтой ч юм энэ зүйл дээр яагаад шүүхдэг юм болоо гэж. Харин тий одоо тэрийг одоо тийм тэгэл шүүхтэйг бол ингээд хоорондоо яриа хэлцсэн байсан болов уу? Ойлголцсон байсан болов. Байхгүй хаа тэгэл ер нь холцсон шүү дээ тий тэгээд. Тэгээ манай авч сүлд Антарктид гэж орол тэгэл. За би танаас одоо тэгвэл дахиад нэг одоо яг яригадаад байгаа хүмүүсийн асуудлыг аль өнцгтөр өгнө гэж мэдхийг хүсэж байгаа зүйлийг асууя гэж бодож байна. Саяын тэр зурган дээр жишээлбэл хамт тэр нэг үйлдвэрийн нээлт хийгээд явж байна. За тэр бол мэдээж төрийн албаны зүгээс л хийж исэн байх. За дээрэс нь энэ 150 сая төгрөг нэгэндээ одоо сонгуулийн үеэр өгөх хэмжээний юм байсан байна. Яг энэ орд тоо Батулга гэдэг хүн яг холбоотой юм уу? Энэ Камекс гэдэг компанитай холбоотой юм уу? Яг энэ хамтрал нь Батулга Дүгэржав гэдэг хүмүүс байсан уу эсвэл өөр хүмүүс байсан уу? Би энийг бол өчигдөр л мэдлээ. Одоо над руу нөгөө нэг хамгийн сая 4 сарын 1-нд Батулгын хуульч гэдэг байгаа. Пүрбаатар гэдэг хүн. Над руу шууд ингээд одоо би нуцсан дээрээ заалгасан юуг нь үзүүлээ л та. Тэр хүн над руу ингээд заалгасан юм. За. Шууд утас мэдэхгүй юм чинь нөгөө юугаар орж ирдэг байхгүй юу? Юу гэдэг лээ. Мессенжерээр найз юм билээ л те. Тэгээ мессенжерээр орж ирэхгүй тэгэхээр би хуралтай байжгаад тэгэн гут одоо энэ Пүрбаатар даш пүрв гэдээ байгаа. Одоо энэ мессенжерээр 2025 оны 4 сарын 1-нд одоо ингээд залгасан байгаа байхгүй энэ хүн. Тэгээд залгаад тэгэхээр би яг хуралтай байжгаад эргээд над руу мессеж бичсэн байсан. Мэдвч залгаараа ингээд ийм хүн байна гэхээр би тэгээд ямар хүний ч мэдээгүй л те. Тэгээд би залгасан мань хүн рүү. Тэгсэн чинь одоо энэ гадуур ингээд тэр учрал сайдын тэр нэг яриагч би тухайн үед бас нэг засгийн газрын хэвлэлийн хурлыг бас нэг ажилтаа яжгаад анзаараагүй төгөрг нур. Тэгсэн чинь л над руу сайнууд өөмөнд би өмгөөлөгч Пүрбаатар байна. Уцаар ярих бол 9903 78 87 руу ингээд залгаараа гэх. Би залгасан. Тэгсэн чинь над руу нэг энэ бичгийг явуулаад би сая үзүүлсэн. Тэгээ энэ танаа ээжийн гарын үсэг мөн үү гэхээр би эсэлт та энэ асуудлыг ер нь сонирхож яах гэдэг юм бэ гэдэг. Тэгсэн чинь над руу ингэсэн байхгүй. Би яасан ч нөхрийнхээ арг гэрт муу юм хийхгүй. Энэ туйлын үнэ. Би эр хүний хувьд ч ач санах хэрэгтэй гэдэг. Тэгсэн чинь энд яагаад муу юм хийн гэдэг юм над руу яриа авчуу гэд би жоохон болгоомжлцсан. Тэгээд тэрнээс хойш одоо ингээл над руу ерөөсөн ингээд
энэ одоо процесс нэгний процессоос эхлүүлэл над руу ерөөсөө өөр ямар хүмүүс гэдэг ч юм уу ямар яаж дарамтлж байна. Үгүй одоо ингээл над руу бүр ингээл ерөөсөө ингээд одоо миний нууцтай нөл улаан болцсон байгаа сте тий. Аваагүй дуудлагууд байна. Дандаа аваагүй. Тэгэл эхлээл ингээл авангууд Төгөрг нуурын энержи компани гэл тэгэн миний нууц руу ч залгаад биш байна яах гэсэн болгоч дүгэрж аваа би ч дэмхтэй хүн биш тэ болорсорно. Манай аав одоо байхгүй байгаа ингээд нас урсан гэдэг тэгэн гут чинь. Тэгэл танаа ордны тухай гэл янз бүрийн дугаараас асуугаал. Ингээл яриа сүулдэ би ингээд айж гисэн байхгүй. Ер нь яагаад ингээд тэгээд одоо тэр чинь нөгөө нэг засгийн газрын хэвлэлийн юу гараад тэгээ сошиалар сэвэгдээд эхэлсэн чинь эн чинь бид нар бол яг үндэ одоо ингээ мартах шээ тийшээгээ ингээ 17 6 7 жилийн дараа мартах шээ хандаад аав маань насураа 3 жил болоо бид нар чинь бас нэг одоо л нэг ингээд нэг тайвшраатай ингэжсэн чинь дахиад ийм юм ингээ гарч ирээд тэгэхээр ингээ янз бүрийн утаснаас залхахаар би бас айсан л та юмыг айж битгээд ингээд зүг зүгээр юу ч хэлэхгүй байж байгаа. Тэгээ энэ баримтуудаа юу ч үзүүлэхгүй байж байгаа. Бас над муу юм болчихвол яах юм болоо гэж бодсон. Би чинь бас ээж хүн те хүүхдүүдтэй хүн бас ингээд ээжтэй хүн тийм ээ өндөр настай тэтгэврт байгаа ээжтэй хүн тэгээ ах дүүтэй ингээд найз нөхдөдтэй гэр бүлтэй хүн чинь ингээд хайсан. Тийм учраас би нэг мэдээлэл хий та гэж бодоод өчигдөр уржигдэр манад 35 жилийн хойсон шүү дээ. Тэгээд тэрийг ингэчээд тэн дээр ч гэсэн хөөшөө болоо чи чинь ста нэг 11.3 сая доллартай баян юм биш тэгэл хүм зарим нь яг ингээд жок маягаар хэлж байгаа тий. Зарим нь одоо ингээд нөгөө нэг үед аав нь ингээд мөнгөсөн гитцэн л өөр чи юм шиг байна гэл. Тэгэл ингээд ингээр чинь би нэг тайлбар хийхгүй бол болохгүй юм байна. Бас ингээд энийгээ ингэж хэлэхгүй бол надад янз бүрийн муу юм тохиолдох юм бол би юу ч хэлэлгүй ингээд бас ингээд явчих болохгүй юм байна. Би тэгэхээр ингээд хэлэх ёстой юм байна. Ядаж дуурах ёстой юм байна гэж бодоод өчигдрийн ингээд нөгөө мэдгдлээ хийцэн. Тэгтээ өчигдрийн мэдгдэл төр чинь би шууд очиод хийцэн учраас өргөдөл бичээл надад хамгаалтанд авчаач гэсэн учраас надад ийм нөгөө янз бүрийн үзүүлэх материал бол байхгүй. Энийгээ би бол өнөөдөр авилгатай тэмцэх газар өгсөн юм. Өнөөдөр тий авилгатай тэмцэх газар аваач өглөө л та тэгээд тийм учраас тэгээд одоо бүр над руу ингээд бүр янз бүрийн хүмүүсүүд залгах чинь би одоо бүр сүултээ ингээд утсаа авахаасаа ингээд бүр айгаад тий айгүй ингээд лавлж залгаж байгаа байх. За магадгүй юу мэдээлэл хэрэгслээр ингээд янз бүрээс ингээд ярьж л байгаа. Энэ дунд ингээд ийм одоо юу гэмдэ нэг тийм илүү ноцтой байдлын ч юм уу тийм өөр зүйл байна уу? Дарамт гэдэг бол их хэцүү зүйл. Ялангуяа бид нар шиг ийм нээлттэй ийм улс оронд бол ийм зүйл. Үгүй одоо яхаа хуулийн дагуу амьдрах хэрэгтэй. Тэгээ би өчигдөр тэр мэдээлэл гаргасны дараа тэр өмгөөлөгч нь битсэн байлээ те нөгөө нэг 90% нь камиксын ийм байсан 10% нь тэр хүнд байсан. Энийг авгаа гэл тэгээ бичсэн л байлээ те энийг авгаа за одоо яхав өнөөдөрт бол нэг авгаа одоо тэгээ аавынхаа одоо тархитлагыг одоо нас урцаа эцгийнхаа одоо толгойг хөндлөцүүлсэн тийм тэгээ бас ажил албан тушаалыг бичээд те ингээд доор нь болохоор нэг юм шуналтай авгаа ингээд явж идэг ингэдэг гэд одоо нэг өнөөдөртөө бол нэг намайг нэг тиймэрхүү байдлаар цолж эхэлж байна тий энэ бол бас л сошиалоор ирж ийн гэдэг чинь янз бүрийн юм комментууд ирж ийн гэдэг чинь тийм ээ тэгэл бас л дарамт шүү дээ тийм үстэй бас ингээд энэ дарамт тэгээ одоо нэгэнт одоо нөгөө хийвэл бүү тий айвал бүүхий гэдэг одоо ингээд шударгууны талд шударгаас ялах хэвээр Монгол улсын газрын баялаг тийм ээ их орондоо байх хэвээр ард түмэн хүртэх ёстой. За давхар одоо аавын маань хүсэл мөрөөдлөөс энэ утаагүй төвшний төсөл явах хэвээр Улаанбаатар хот утаагүй болох хэвээр гэдэг дээр би тууштай байгаа учраас ингээд тэнд ч гэсэн мэдээлэл өглөө өнөөдөр ч гэсэн энэ ярилцлагад орж ин тийм маш олон хүмүүсүүд бас ярилцлаганд орооч тийм сайт байна гэдэг ингэж байна. Тэгээ өнөөдөр би тэр олон хүмүүсүүдээс бас уучлалт гуйж ин тийм нэг л хүнд өгье. Нэг л газар өгье гэдээ одоо таныг зориод ингээ хүрээд ирсэн маа. Баярлалаа. Энэ хуулийн байгууллага та мэдээлэл өгөхдөө надад дарамт ирж байна, айж байна. Намайг хамгаалтанд аваач гэдэг хүсэлт гаргасан дээ. Ер нь одоо ч ингээ 24 цаг хангалттай өнгөрцөө явж байна. Энэ хугацаанд хуулийн байгууллагаас тантай холбогдсон уу? Хамгаалтанд авах талаар ер нь ажиллагаа явагдсан уу? Үгүй энэ ингэдэг юм байна. Хуулийн байгууллагт би ингээд хамгаалт аваач гэсэн чинь бас нэг хуулийн юм чинь зүгээр нэг хүн хүснээр бас хамгаалтанд авдаг юм байна. Би ямар нэгэн хүний нэрийг хэлээд ямар нэгэн хувь авъя, ямар нэгэн мөнгө авъя гэж тэгээд ямар нэг хүнийг шалгаач гэж би гомдол гаргаагүй шүү дээ. Би тэгээд надад ингээд утастаад янз бүрийн хүмүүс алгаад байна. Та нар юмыг ээждэг ингээрэй гэсэн чинь та яг ингээд нэг гомдол гаргаад тэр нь шүүхээр яваа прокурор очиж энэ хүнийг хамгаалъя гэдэг юм ба шүү дээ. Өнөөдрийн хүртэл хамгаалт аваагүй юм. Өнөөдрийн хүртэл аваагүй л тэгдэм байна. Тийм учраас та одоо яг ингэж ийн өгөхээр
Тэгээд би дахиад нэг өөр нэг бас нэг өмгөөлөгч ч юм уу тийм дотор нэг хуульч ч юм уу байснаа эндээс хэдэн материал ингээд тавсан. Тэгээ манай өмгөөлөгчтэй уулзъя гэсэн. Одоогоороо бол намайг бол хамгаалтанд нэгдүгürt бол аваагүй байна. Хоёрдугаарт бас энэ нөгөө хамгаалтанд санаа зовж нэг хэд гурван хүмүүсүүд Твиттерт жиргсэн байсан. Бас Facebook дээр ингээд сошиалд хин инхвайр гэдэг те инх баяр гэд хууль зүйн сайдаас улс их хурлын гишүүн Балар Сүрэнг гэрч хохирогч гэдгээр аваач гэсэн байсан. Өнөө өглөө болохоор Дундгав аймгийн засаг дарга өнгөчлөн гэд те тэр энийг ингээд чигээ би бас өөрөө бас нөгөө Твиттерт бас итгэвтэй. Тэ ерөнхийдөө тийм сошиалд итгэвтэй л хүн л те. Яг өнөөдөр нэг тийм юм болчин гутал гэнт ингээ аавыгаа гэж гараад яриад байгаа хүн бол биш. Ер нь бол сүүлийн одоо 20 жил их итгэвтэй байгаа. Таны уучлаарай. Хоёулагийн бит хоёрын ярилцлах цаг маань бас ер нь нэлээд явцсан байна. Би нэг асуултууд байгаад байна л да. Таны өчигдрийн мэдээллийг харж байхад нэг юм асуулт заавал байх ёстой нэг зүйлийг та хэлсэн л дээ. Сая ч гэсэн хэлж. Тэр Денис Лим гэдэг хүн асуурсан байна тийм ээ комиксын. За дээрэс нь тэр туцын дарга Боцох гэдэг хүн асуурсан байна. За танаа аав асуурсан байна. За тэгээ энд ямар нэг юм байгаа юм биш үү гэдэг дээр юу та бодож үзчихсэн үү? Гэхдээ яах вэ? Тийм учраас л би айж өчигдөр намайг хамгаалаач гэсэн. Миний аав бол 7 удаа Антарктид явсан. Ус аймгийн Тэс сумын эрүүлж ирэг ир хүн байсан. Геологч хүн байсан. Геолог хийхээр те ямар их одоо ингээ хөдөөгаатаа явдаг үлээ те. Тийм хүн байсан. Гэхдээ би энэ давхцалж бас байж магадгүй шүү дээ те. Би мэдэхгүй зүгээр. Тэрийг таныг нөгөө ямар зорилгоор хэлсэн бол гэдгийг л би. Би зүгээр айсан. Одоо ингээд ийм болчдөг. Одоо над руу ингээ хүмүүсүүд залгаж бариад идэг. Би чинь бас одоо хүүхдүүдтэй одоо тэтгэврт байгаа ээжтэй алдах юм ихтэй хүн байхгүй да. Ганц би одоо байсан бол хамаалах тийм ээ. Тэгээ бас алдах юм ихтэйгээ би бас дугаа байгаад гэж бас болдгоо. Монгол улсынхаа иргэний хувьд тийм ээ. Үнэхээр энэ асуудал ингээд ягаад засгийн газрын түвшинд яригдаад ч гэлч улсын хурлын түвшинд яригдаад ч гэлч тийм ээ. Тэгээ өнөөдөр бас би засгийн ингээд юуг хурлыг бас ажил дээрээ сонслоо л доо засгийн газрын бас нэг 507 гэж үү те хуудас мэдээллүүд ингээд өгч чинь гэж байна. Тийм үнэн мөнгө ялах бах, үнэн мөнгө тодорхой бах. Түүнээс би нэг хин нэгэн хүнийг ингээд заагаад нэг хэрэгт холбогдуулах га хин нэгэн хүнээс мөнгө авах га ч юм уу. Нэг тийм юм болол энэ дотор байхгүй шүү л гэдэг юм. За ингээд улс төрийн өнцгөө мэдээллүүд их явлаа. Болж байгаа үйл процессыг ч бас улс төрийн хүрээнд олон нийт бол ямар хуу улс төр ард нь яваад байна гэсэн байдлаар хараад байна л да. Та ер нь учир сайттай уулзсан уу? Холбогдсон уу? Би чинь учир сайтыг бол харж исэн. Би чинь тэгтээ нөгөө арчилсан намын хүн шүү дээ. Бараг хэд би нөгөө нэг одоо энэ ер нь бол манны засгийн газар огцор доллар тийм боллоо. Янз бүрийн байдлаар бол ер нь муулжлсан бах та. Тийм муулжлсан бах. Тэгээ өнөөдөр харин яг тэр хэвлэлийн хурлыг үзчихсэн чинь юу асан. Энэ хүнийг бас хамгаалтанд аваач гэж хэлсэн мэсэн. Тэгээд одоо би өнөөдөр яг ингээ ажилдаа яваад ингээ чамтай ингээ боломж гарвал маргааш нас ч юм уу тийм ээ. Уулзах хүсэл тавьж уулзч үзсэнтэй л гэж бодож байна. Одоо бас энд байгаа материал тэнд байгаа материалууд юу байна те. Тэгээд уулзч үзсэн л гэж бодож байгаа. Яг нэг номын хамт олон ойрхон магадгүй хурал дээр таарах ч юм уу ийм зүйл байсан байх. Батлах гэдэг үний тухай ярих чинь. Энд ер нь та энэ асуудлаа хөндөж ярьж үзчихсэн үү? Ер нь энэ хүнийг хэр сайн мэдэх вэ? Та ер нь холбоо ойрхон харилцаа байсан уу энэ өнгөрсөн хугацаанд? Батулга гэж хүнийг би бол нөгөө жудо бүх те одоо бас Монголын анхны олимпийн медалийг авсан жудо бөхт бас мундаг зүйл хийсэн, мундаг хүн л гэж боддог байсан. Тэгээд яг саяны би нэг зураг үзүүлсэн шүү дээ тийм ээ. Одоо энэ зурган дээр бол яг хамгийн анх бол таарсан. Өмнө нь бол тэр ээжтэй мөнгө авахд 5 онд бол би гадаа нэс очроос уулзаагүй. Энд бол цаавчлаараа тэр өмнө мөнгө аавна гэдэг тэр юунес нь мөнгө гаргасан тал дээр бол нэгтлэн зурсан баг шүү. Яг өөрөөс нь авсан юм уу эсвэл одоо компаниас тийм Эрдэнэтуяа гэдэг. Энэ дээр би хамгийн анх энэ одоо үйлдвэр дээр би бол хамгийн анх харжсан. Тэгээд дараа нь болохоор би яаж харсан бэ гэхээр манай нам чинь бас нэг дарга маргагүй нэг хэсэг явлаа шүү дээ тийм. Тэгээд манай арчилсан намын бас нэг үндэсний бодлогын хорооны гишүүдийн нэг идэрчүүд гэдэг 70-79 оных нэг тийм
клуб маягийн одоо нэг Viber group юм тийм хүмүүсүүд байдаг. Одоо тэгээд намын даргын асуудлаар яг ерөнхийлөгч байхад нэг 20 орчим хүн бид нар одоо нэг итгэвтэй те намын тийм хүмүүсүүд бол орж исэн. Тэгээд тэгж орж нэг уулзсан. Дараа нь нам ерөнхийлөгчөөс бууцсных нь Баянгол дээр нэг бас манер чинь бас нэг намын даргын сонгуульд ялаад ч үлээ бүртгээгүү те. Тэгэхэд нэг өвбөхийн гишүүдээ нэг дуудаж уулзахад нэг уулзсан гэж яг амьдралынхаа туршид бол би нэг 3 удаа царайг нь харсан. Гэхдээ нэг яг юм хүм яриад ингээ үндэсний баталгаараа нэг шум болорсорон байна ч юм уу тийм ээ. Тэг тийм байдлаар л тэгж 3 удаа уулзсан. Түүнээс яг бусад үеэр чинь бол уулзч үзээгүй л те. Одоо ингээд тийм байхгүй. Одоо яг нэг юм орцтой холбоотой асуудал. За дээрээс нь араас нь шалгах хэвээр олон өнцгүүд гараад ирэл. Татвар дээрээс нь ямар нэгэн байдлаар тэнд хууль зөрчсөн зүйл байна уу гэдгийг шалгах гэдэг. Өмнө нь 17 онд миний санджаагаар л энэ тухай яригдж хэвлэлээр бичигдэж явж исэн. Энэ хугацаанд та намынхнаасаа тусламж авах ч юм уу? Ер нь өмнө нь ягаад энэ асуудлыг би шийдүүлээ та гэсэн байдлаар хандаагүй юм болоо гэдэг бас нэг тийм асуулт байна л да. Тэгээ одоо тэгэл эн чин хүн хэлцэх хугацаа гэж байна тийм ээ. Тэгэл нөгөө хадгын зарга 10 хоног гэдэг шиг тэгэл нөгөө алдсан хүн 15 таа гэж үгээд. Ерөнхийдөө одоо тэгээд хайцсан дөө ингээд хайцсан. Тэгээ сая ч гэсэн бид нар одоо 10 хэдэн жил хайцсан байхгүй. Энийг жирээсөө хөөцөлтэйгөө бодоочгүйсэн чинь дахиад нөгөө насвар цаав юм ягаал 1.2 сая доллар идчихлээ. 20% эзэмшигч чинь эн чинь юм баян хүн байсан юм шүү энэ төр гээд ороод ирэхээр нь дугаа бич чадаагүй мэдгдэл хийцэн. Түүнээс бид нар бол энд одоо ямар нэг юм хийгээгүй. Хийгээч дийлэхгүй л байсан бах л та одоо тий. Тэгээ би нэг охин одоо тэнд яваал нэг одоо аав охин шүү дээ тийм ээ. Тэгээ дийлэх байсан болов. За дараагийн одоо миний хувьд хамгийн сонирхолтой байж болох үзхийг бол одоо энэ явж байгаа энэ шалгалтын үйл процесс эхлэж байгаа энэ зүйлийг улс төр дүрмж байгаа энэ зүйлийг та ер нь яг юу гэж харж байна? Та бол дундаас нь орж ирсэн гэж өөрөө тайлбарлаад байна шүү дээ. Зөв мэдээллийг өгөхийн тулд одоо явж байгаа энэ зүйлийг ер нь яг юу гэж тайлбарлаж байна? Юу гэж харж байна? Тэгээ яг засаг бол хамтарсан байна нэгдүгээрт тийм ээ засаг хамтарсан. Тэгээд ер нь бол стратегийнхаа ордуудыг тэр баялагын 34% ч юм уу авах зөв гэж бодож байгаа. Тэгээ одоо гадны тэр хэрэг угаасан юм байдаг юм бол хэний энийх нь тэрний энийх гэхгүйгээр бүгдийг л авах хэрэгтэй. Зөв менежмент хийх хэрэгтэй. Үнэн мөн тодрох хэрэгтэй. Магадгүй одоо энэ шалгалтаар явагдаад дахиад нөгөө аавын маань 20% гараад ирч магадгүй шүү дээ тий. Тэгэх юм бол одоо надаас дахиж байцаалт ч юм аваад ингэх юм бол манай гэр бүл болон миний хувьд тэр 20%-ийг устдаа их орондоо өгнө гэж бодож байгаа. Тэ 20%-ийг өгөхөд бэлэн байна. Хэрв дахиад ингээд гараад ирдэг болвол тийм ээ. Энд төслийг дотоог төсний төсөл энэ юм явахад одоо хийжсэн одоо зүйлээс материал энэ төр өгөхөд бэлэн байна. Тэг хамгийн гол нь монголчууд л бид тэ эдийн засаг маань сайн байх хэвээр бид одоо ажилдаа орлоготой байх хэвээр энэ төлөөл явна. Тийм учраас хэрв нэг ийм зүйл болох юм бол би 20% манай гэр бүл өгөхөд бэлэн байгаа шүү л гэж хэлмээр. Устдаа өгнө. Устдаа өгнө. Тэрэн дээр ямар нэгэн байдлаар бодогдож орж ирэх мөнгийг нь авна гэдэг ч юм уу хуваа авна гэхгүй юу? Тийм байхгүй. Энийг бол энэ би устдаа өгнө гэдэгт бол 100% итгэлтэй. Ингээд өмнө шүүхийн процессыг та харсан байна. Энэ олон жилийн турш энэ асуудал яаж явсан бэ гэдгийг та өөрөө мэдэж байна тий. Одоо ер нь хэр үр дүнд харна гэж хүрнэ гэж бодож байна. Бас нэг юм улс төр байх үедээ улс төр ус цаана яваад байгаа юм биш үстэй гэдэг хувь бодол бол сэтгүүлчийн хувьд бол байна. Одоо тэгэл ер нь гадуур тэгэл нөгөө MCS гэл ярьж ин тэгээ төхөргөн нуур ухаадаг гэл янз бүрийн юмнууд яригдчихэл байна л та. Тэгэд энэ хүмүүсүүдийн ард түмний мессеж бас байна те. Энэ ордыг чи яаж авцсан, лицензийг авцсан гэдэг. Лиценз эзэмших бол одоо Монгол улсад хуультай шүү дээ. Тэр тухайн газар үйл ажиллагаа тодорхой хугацаанд аваад үйл ажиллагаа эрхэлдэг. Түүнээс одоо ингээд тэрийгэ зарж дамлж те мөнгө угааж бол болохгүй. Татвараас зайлсхийж болохгүй. Бүх юм хуулийн дагуу шудраг байх хэрэгтэй. Бид нэр одоо л ингэж энэ нийгмийн чинь нэг те одоо л ингэж нэг зөв болгоод авахгүй бол бид нар ч авилгалынхаа индексээр хойшлоо орж чинь долларын маань ханш унаад эхэлж чинь те үр хүүхдүүдтэй бид нар одоо бид нар чинь зөв нийгмийг бүрдүүлэхийн тулд
дараа гэхгүйгээр өнөөдрөөс ингээд зүтгэмээр өнөөдрөөс үр хүүхдүүдийнхаа төлөө тэдний цэвэр агаарын төлөө те эрүүл амьдрах орчны төлөө бид нар явах хэрэгтэй. Тийм учраас нэг хүн нэгдэхгүйгээр тийм ээ ганц хүн ганцхдахгүйгээр бүгд гараад үгээ хэлдэг байх хэрэгтэй. Бүгд өөрт байгаа юу байдгийг гаргаж ирж тавиа. Бүгд дээрээ нэг ер нь нэг улсаараа нэг сайхан ярилцчихмаар л байна. Одоо тэр өмнөхүүдийн ингээ энэ минийг ингээ шийдгээд шийдчмээр л. Тийм учраас энэ хамтарсан засаг энэ асуудлыг шийдэх байх гэж би одоо иргэн хүнийхээ хувьд найдаж итгэж байна. За нэвтрүүлгийн маань цаг ерөнхийдөө дуусч байна. За сүүлийн 1-2 асуултууд болсон байна. Энэ танаа авд чинь яг энэ төгөргөн нуурын ордтой холбоотой хувийн хувьцаагаа бол одоо өөрийнхөө эрдэм мэдлэг гэдэг ч юм уу ноу хавгаа ашиглаад тэндээс үйлдвэр босгох замаар гэх юм уу да. Өөртөө олж авсан гэж та тайлбарлаж байна. Өөр бас нэг ордуудын асуудал яригдаад байдаг л та бас өмнө ч гэсэн ярьсан байсан. Жишээлбэл хотгор шанах гэдэг ч юм уу. Энэ өөр ямар ордуудтай холбоотой байд юм бэ? Гэхдээ яг аав маань одоо Болгарын уул геологийн сургууль төгсөөд геологч яг мэрэгчлэл нь бол өрмийн инженер хүн юм. Өрмөө. Тэгээ одоо энэ газрыг чинь ухаад энд ямар баялаг байна гэж гаргаж ирдэг тэр өрмийн инженер хүн байхгүй. Тэгээд одоо би өмнө нь ч гэсэн одоо ингээд хайгаад гэх юм бол дүүрч юм болорсрон гэх юм бол тэр би хотгор шанах тэр мэдээлэл өгчээсэн. Тэр хотгор шанагын мэдээлэл чи сая бас та яага шүүхтэйгүй вэ гэж нэг асуусан. Тэрийг би одоо хэлэх гээд байна л та. Тэн дээр бол одоо 100% лиценз нь аавын нэр дээр байсан. Энийг өмчлөгч гээгүй шүү те эзэмшигчтэй бид нар. Тэгээ яагаад энийг тэр хотгор шанага дээр тийм юм байсан бэ гэхээр баруун аймагуудыг тогтоо болгох. Одоо бид нар цахилгааны реформ те эрчим хүчний реформыг одоо ярьж шүү дээ. Одоо 25 онд. Аав маань тэр чинь 2002-3 онд олж хараад тийм ээ. Тэнд ч увсад одоо баруун аймагуд тийм юм хийгээд одоо 25 жилийн өмнө тийм хараад тэнд чинь хийгээд 2000 онд дэвшчин гутаа энэ удаа цахилгааныхаа юм байна. Оросоос ингэж ийм хараат байна. Тийм учраас ингэж эрчим хүч хийгээд ингэж найзуудтайгаа хамт ингэж явцсан. Тэгсэн чинь тэр маань одоо тэр ярилцлагыг л үүсгэх хэрэгтэй л дээ. Тэр маань ингэж явцсан. Бид нар дараа нь бол тэрний талаар аав маань ч өөрөө шүүх цагдаад Сүхбаатар дүүргийн цагдаад хандаад би ч өөрөө нөгөө гадагш дотгош багт нийтгэмжлээд тэр нөгөө инхтвэ гэдэг өмгөөлөгчтэйгээ бид нар ингэж явсан. Нилээн их явсан. Тэгээ 2019 онд нийслэлийн прокурор Нэмдорч гэдэг хүнээс санаж байна. Танаа хүн хэлцэх хугацаа дусчлаа. Тэгэл ингээд дууссан. Тэгэхээр нөгөө нэг шүүх цагдаа гэдэг юм чинь нөгөө ингээл явуулаад идэм шүү дээ. Тэгэл хугацаа аваад нөгөө нэг ингээл яваад идэг. Тэгчин гутаа хөөлцөх хугацаа дууссан. За дахиад тэр чин хөөлцөх хугацааг чинь нээж мэх тэр хуулийн төсөл орж ирдэг бол хэцүү юм ба штэ. Тэгээд байж бодлоо одоо ингээд дараагийн асуудал ингээд бас л тэр цаг хугацаа алт ш. Дахиад ингээд. Тэгээ яг 2 том орд дээр ингээд 2 том төсөл хийх гэжсэн юм байхгүй. Тэр хотгор шанага дээр яг юу болсон бэ? Тавсны товчхон мэдээлэл өгсөн зүйл. Хотгор шанага дээр бол тэгээд одоо тэр солонгосчуудтай тэгэл мөнгө угаацсан гэдэг чинь зөндөө ярьсан ш. Их хурлын гишүүн мөнх бат ч гэсэн их хурлын энэ дээр ярьсан. Дараа нь мөнх баясгалан гишүүн нөгөө нэг цензургүй яриагаараа басан гэсэн солонгосын ерөнхийлөгч нь шоронд орсон тийм ээ. Шоронд ороод гарсан. Тэгээ би ч бас сая сонгуулийн өмнө бас тэр талаар гаргаж ирж тавьсан мэдээлэл өгсөн. Тэгээ би ингээд дугаа байгаад идэг биш. Ингээд тэр нь аль нам бэ, аль хүн бэ хамаахгүй би ингээд илэрхийлээд хэлэх ёстой юм бол хэлээл явдаг хүн байхгүй. Түүнээс яг өнөөдөр юм уу өчигдөр юм уу гэж гарч ирээд мэдээлэл өгөөд ч юм уу тий. Одоо ингээд нэг мөнгө олох гээд байгаа ч юм уу тийм биш. Ер нь альва нэг юмыг иргэн хүнийхээ хувьд мэдээлэл байвал хэлэх ёстой. Тэгээ тэрийг нуун дарагдуулах ёсгүй л гэж бодож. Тэгэд энийг ингэж гаргаж тавьсан байгаа. Тэрийг ойлгоор л гэж хэлмээр байна. За баярлалаа. Ерөнхийдөө урилга хүлээж аваад нээлттэй мэдээллүүдийг өгөө. Дээрээс нь бас өчтөр яригдаагүй, хэвлэлийн хүрээнд бас гараагүй, засгийн газраас бас хэлээгүй зүйлүүдийг бас зарим баримтуудыг та гаргаж ирж ярьлаа. Тэр нь бас өөрийнхөө мэдэх хүрээнд тодорхой зүйлсүүдийн тавхаа ярьж өгсөн танд баярлалаа. Манай нэвтрүүлгийн маань дийлгэц одоо танд нэвтрүүлэг маань нээлттэй байна. Миний асууж амжаагүй, хэлж амжаагүй зүйл юу нь юу вэ? Нэвтрүүлгийн төгсгөлд хэлэх. Яг нь нэвтрүүлгийн төгсгөлд бол би одоо охин те Дүгэрч авийн охин миний аав одоо 2 урхаатай холбогдчихлоо гэд ингээд сая хамгийн сүүлд тэгд чинь тэгэхээр яг хоёуланд нь л төсөл байсан. Эрдэмтэн нэгэнд нь эрчим хүчний төсөл. Энийг одоо л монголчууд ойлгож чинь те. Чажаа сайд одоо л реформ гэдээ ярьж чинь. Нөгөөх нь бол утаагүй төлчний төсөл. Дараагийнх нь бол нөгөө Антарктидын төсөл. Ингээд энэ том төслүүдийг том зүйлүүдийг хийжсэн. Хамгийн амжилттай болсон
Антарктидын төсөл байна л да тийм ээ. Тэгээ бид нар хизээ нэгэн цагт магадгүй 200 жилийн дараа ч юм уу тийм монголчууд үүс Антарктидээс хувь хүртэх баг. Өчигдөр энэ айгүй 20%-д зараад тийм айгүй мөнгөтэй болсон Антарктидд газар авдаг хэмбэ гэдээ бас хүмүүсүүд бичсэн бэл. Антарктид байгаа бүх зүйл тэнд байгаа судалгаа хийж байгаа хүмүүсүүдийн юм зардггүй. Тэнд бид нар өөрсдийнхөө нэг гэрээ бариад энэ манай газар гэж зарлаад тэнд баазаал байгуулах гэжсэн. Бид нар олон улсын конвенцэд нь 53 дахь улс болж 2015 оны улсын хурлын тухайн үед Дэмбэрэл спикер гэсэн тий. Тэр хүний захирамж гараад тэр улсад конвенцэд орсон. Ингээл явж байгаа. Аавын маань нэрийг миний аавыг бол би дэлхийн хүн байсан гэж боддог. Хамгийн сүүлд шинжлэх ухааны доктор, эрдэмтэн, профессор, багш, туйл судлаач тийм ээ. Аавын маань нэрээр 1350 м ноён оргил Дүгэржав пик гэд нэрлэлсэн. Би ааваар бол бахархдаг. Аавын маань одоо тэр бүтэж амжаагүй те хийгдээд орхигдсон төслүүд ч гэсэн хин нэг аав их үү те хаашаа үргэлжлүүлээд хийн гэдэгт итгэдэг. Тэгээ Монголын минь хувь заяа одоо зүв байгаасаа өндөр байгаасаа цааш их орн маань хөгжөөсөө л гэж бодож байна. За сэтгүүлчийн хувьд нэг сүүлийн асуултыг заавал асуугаад дуусгах хэрэгтэй байна. Тэгээ хоёулаа нэвтрүүлгээ дуусгах. Өмнө нь яригдчихсэн за гомдол гаргаагүй олон жил явцсан байна. Нөхцөл байдал хэцүү гэдгийг та өөрөө биеэрээ туулаад бид нар өмнөх тэр хотгор шунгаас ч юм уу анзаараад юу нэгээд болидо гэсэн байдалтай хандсан гэж байна шүү дээ. Яг энэ цаг үе дээр болор сүрэн гэдэг хүн ямар нэгэн байдлаар улс төрийн аль нэг талд тоглож явж байгаа юм биш үү? Энэ бол яригддаг байсан сэдв хинч энийг сүхдэггүй байсан, хинч энэ дээр асуудал үүсгэдэггүй байсан. Одоо нэлээд өндрийг л авчаад байгаа учраас би асуугаад дуусгая гэж бодож байна. Яг нөгөө би ч өөрөө 2000 оноос хойш арчилсан намд гишүүнээр ингээд явж байгаа дунд нөгөө төрийн ажил хийхдээ түтгэлцээл. Тэгээ 2016 онд төрийн өмчийн хороо манд байхгүй болоод тэгээ татан богдоод сангийн амны нэг газар болоод тэгээ би улс төрлөө үндэсний бодлогын хорооны гишүүн болъё гэдээ орсон. 16 7 онд гэж шүү дээ. Тэгээ яагаад өвбихэ болоод ийшээ орё гэдэг маань бас л энэ дээрх хоёр асуудлуудтай холбоотой үгээ хэлэх хэрэгтэй байна. Нэг эмэгтэй нэг гадаа үг хэлээд ерөөсө хинт ч хүрэхгүй шүү дээ. Тэгэхээр мэдээж одоо аав маань арчилсан намын үндэсний бодлогын хорооны гишүүн, үндэсний зөвлөлт хорооны гишүүн байсан. 2 удаа их хуралд сонгуульд дэвшижсэн тийм ээ. Арчилсан намаас дэвшижсэн хүн би мэдээж өөрөө ч гэсэн тий ардын намд ч юм уу эсвэл өөр намд орохгүй шүү дээ. Би арчилсан намдаа л орох. Тэгээд усаасаа тий аавынхаа нутгаас өрсөлдөөд үндэсний бодлогын хорооны гишүүнээр одоо 8 сэтгжилтэй ингээ ажиллаа явж байна. Арчилсан эмэгтэйчүүдийн холбооны гүйцэтгэх зөвлөлийн гээд би бол улс төрд яг арчилсан намд одоо удирдах тий үндэсний бодлогын хорооныхаа гишүүн гүйцэтгэх зөвлөлийн гишүүн гээд ажиллаад явж байна. Тэгэхээр энийг улс төржүүлэх харах бах тийм ээ. Тэгэхээр би өөрөө улс төрч хүн байжээж өөрөө ингээд улс төр хийдэг болохгүй бүтэхгүй юм ярьдаг байжээж энэ өөрийнхөө одоо энэ оролцсон юм дээр дугаа байж чадаагүй. Би дуурах ёстой л гэдэг үтнээс одоо ч гэсэн цаашаа ч гэсэн дуурах ёстой гэдэг үтнээс би ингээд арчилсан намдаа үндэсний бодлогын хорооныхаа гишүүнийг хийгээл ажиллаа хийгээл явж байгаа. Тэгээд эцэст нь хэлэхэд ямар нэг өдөр тийм ээ одоо Монгол улсад ардчил шудраг ёс маань улам урагшлах бах тий байр ухардаг биш урагшилдаг тийм зөв нэг маань бүрдэн тэрний төлөө би хөөхтлээ явна л гэж бодож байна. За баярлалаа. Урилгаас авсан танд талархлаа. За баярлалаа. За баярлалаа үзэгчдээ энэ телевизтэй хамт байсан та бүхэндээ баярлалаа. За энэ 7 хоногийн 5-5 нэвтрүүлгийн төрөд өндөрлж байна. За бид бүхэн өнөөдөр студид за хамгийн сүүлд одоо олон нийтийн анхаарлыг татаад байна. Төрөг нуурын орд гэдэг зүйлтэй холбоотой мөн боттой мэдээллийг хүүц жочин урьж оролцууллаа. За ингээд төрөг нуурын ордын 20% лицензийг эзэмшиж байсан. За энэ тулгуурлаад одоо үйлдвэрлэл утаагүй түлшгээд энэ зүйлийг хийж явж байсан. Дүгэрж угаан охин болор сүрэн гөрж оролцууллаа. Тэгээд эх 7 хоногийн дугаараар иргэд уулзцгаая. Баярлалаа. Баяртай. За баярлалаа. Батулга ард түмний өвмөнд самуунд ийм үйлдэл гарна ч нэ би бас сонсонгүй. Ерөнхий сайдд энийг ч нэр төвшөлтгүй. Төрдөө ордыг маргал. Төшөв рүү ордыг маргал болсоо байдаг шүү. Бид нар хамтдаа ядах ёстой болохоос биш. Бид нар хамтдаа ядагдах ёсгүй. Тэрс үдээхэд би билээ.